Yeah. So welcome back, guys. As I said, we had something really special planned for you today. Want to introduce you first. This is Bayera. This is Zula's dad. And our special guest is Zula's uncle, Davahu. He is a professional Mongolian archer. So he has come to show us how to shoot Mongolian bow professionally. Thank you for coming. Zula's uncle doesn't speak so much English, but we will put English subtitles at the bottom. So we decided also to dress in proper traditional del for today for such a special occasion. Ирсэн баярлаа. За хэдэн оноос эхэлж харуулж эхэллээ? Би чинь болохоор 2015 оноос хойш харуулж эхэлсэн. Үндэсний сураар. Тэгээ одоо 6 7 дахь жилдээ харуулж байна да. Монгол сар харваад хэдэн метрийн зайнаас харах вэ? Эмхтэй эрэхтэйгээ тус тустай байдаг тий? Тий. Эрэхтэй харваач 75 метрээс харвана. Эмхтэй харваач 65 метрээс харвана. It's quite far. It's quite far, yes. Саваа халаас харвд юм шиг тий? Тий. Yeah, because archery in Mongolia is different to what Westernist archery is, where they have a target. A lot different. So this is a little bit different. Тий, Монгол харваач нь бусад Европ харуулт уралдаас шал өөр тий. Үндэснийг сот. Үндэсний гэдэг утгаараа одоо нэгсэндээ 2000 жилийн өмнө халавж исэн номыг өдий болтлоо аваа явцсан байгаа байхгүй юу? Одоо шинэ техник технологи хөгжиж байна. Тэгэхдээ энийг үүдээсээ одоо уламжлалыг алдуулахгүйгээд одоо байт харваач юм уу тийм одоо комфортон харваач гэдэг юм уу тэр эдээсээ ялгаж байгаа нь үндэсний 2000 жилийн өмнөх номоор бид нар хавж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр хийжсэн ном. Тэр шүрмсэн артай. Эвэр илэгтэй шүрмсэн артай номоор одоо бид нар харж байгаа байхгүй юу? Давч хэдэн онд спорт мас ирлээ ихтүүлж байгаа. Би 2018 онд мастер болсон. 2020 онд Уус аймгийн наадамд очиж 3 дугаар анд очиж гоцорооч солоосоо. Уус аймгийн наадууд 3 толоо. Тий. Тэгээд цол авдаг. Одоо гадаад орлоор мужид гэсэн мужийн юм гэсэн үг л да. Маах болохоор аймагт. Одоо аймгийн цол, улсын цол гэж бас байгаа байхгүй юу? Үндэсний сураар болж байна. Тэгээд аймагт тэр 3 дахь юм бол гоцорооч, 2 дахь бол гарамгаа харваач, төрүүлэх юм бол аймгийн мэрэгэн цол гэдэг. Улсын цол бас мөн ялгаа байхгүй. Төрүүлвэл мэрэгэн болно. 2 дахь бол гарамгаа харваач болно. 3 дахь бол гоц харваач улсын гоц гэж. Би улсын гоц аймгийн гоц байхгүй юу? Аймгийн гоц, улсын гоц ялгаатай. За та тэгээ биднэрт яаж яг зөв харвах хичээл заанд өнөдөр. Болно тэгэлгүй яах вэ? So he's going to teach for us that. Yes. How to do professional way to. We're going to have a competition. Yeah. Одоо үнцийн суудыг яаж харуулах вэ зааж өгнө. Тий одоо. Тий. Одоо тэмцээн дээр улсын наадамд ч юм уу улсын аврагт 40 сум харагдаг байхгүй юу? Тий. Тэгээд нэг хүн нэг босч харахтаа 4 сум харвана. Тэгээ нэгсэндээ 10 удаа босч 40 сум тавина. Тэгээ айгүй манай спортч их шудраг спортчтэй. Тэгээд 40 сумаас хин өх бодлоо. Их онсон нь төрүүлнэ. 40 сум гэдэг. Оноо тэнцвэр 5 харвана. In the competition have 40 arrows each to shoot. And each time 4 arrows, 10 times actually to shoot. And who got lots of in target, that person is going to win. 40 сум харавж байгаа шүү дээ. Тэр чинь бас 20 сумын өөр байн дээр харвана. 20-ыг нь бас өөр харвана. Багс намсах шүү дээ. Тэр чинь юу вэ? Эхний 20 сум нь хан харваа гэж 60 хасаа үрж харвана. Дараагийн 20 сум болохоор хасаа харваа гэд 30 ширхэг хасаа үрж харахыг хасаа харваа. 60 ширхэг сур үрхийг хан харваа гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Хөр. Тий, хөр. So the first сүүлдээ намхан бод явчих юм. Хэцүү бод явчих гэсэн тий. Түрүүн тав харах гэж ирсэн шүү дээ. Оноо тэнцчих юм бол тав харах гэдэг чинь тав нь бас бүр ингэж жижигсэхэд 16 ширхэг сур үрхийг тав харваа гэж нэрлэдэг байхгүй юу? Улам жижигхэн байгаа. Одоо хоёул оноогоо тэнцчих юм бол хийхэд бол тэрийг онсон. Тий. Тэгээд хоошо 1 м ухарч харвана.
оноолох юм бол хоошоо ухраал байна. Нэг асгаал хоошоо 1 метр ухраа 1 метр ухраал яваад. Хэдэн сум тавих уу? За хэд сум тавья да. So now he's going to show us how to shoot. Fantastic. So here's the target, and then there's 60, and then they're called Hanharva, and then if it's like half, there's 30, it's Hasharva called. So it's gonna be like pretty much have a 2 level. First level it gets 60 on target, and second level it's 30 on the target. So they're called Zorcha, and then the about 2.5 meter that on target until here. This is called Azraq. So when arrow comes, the inside there you got the point. Outside there you're not gonna get the point. Одоо бүр энийг ингээ боож мохч юм бүр Учиртай. Учиртай. So that's the special pointing. Одоо сум энэнгээр онлоо энэнгээр дутлаа штэ. Тэгэхэд даагуурын зурдаг ч юм уу те. Давах юм бол дээгүүрэн зурах ч юм уу. Тэгсэн бууны оны хараа шиг те. Тэгнэ гэсэн үг. Энэ аксург ингээд заавалчгүй зүүх хэвээр. Аксург. Аксамч гэсэн үг байхгүй юу? Тэгээ эндээ ингээд өөрсдөө хэрэгслээ ингээд бал эрхийвч энийг ч бас хуравч гэдэг байгаа юм. Энийг ч бас ингээд зүүчтэй. Зүүхгүйсэн ч болно. Эрхийвч. Эрхивт. Called эрхивт. Тэ ингээд. Бас ийм төмөр энэ болохоор ивэр байна те. Тэ. Энэ бас Гуйлаар. That got a fancy one. Ганга байна уу? та За одоо миний энтэнд яах юм биш те. хөвчөг миний өвдгөн дээр гарах хөвчөг. За за. Ингэж авдаг. Аач цуурх үү? Энэ миний зөөлөх юм шүү дээ. Хатуу байгаа юм. Хатуу байгаа. Энийг хавар намартаа л хараад байгаа шүү. Таны хос. Зулаа нэг одлын явж явахдаа яадаг. Энүүгээр яасан. Өө би ч амар онж бас шүү Шүү дээ. дээ. Хоноо баяо шөнө тэндөө. Биш. Тэгээ бүр сүүл би хинти явахд Хаа зүрхний хөтөр. бид хасаага яахад хасаага хатдаг. яарди хайрын. Тэр чинь бүр сураасаа байсан. Одоо яг тэнд онж байгааг бас гоё явах хэрэгтэй байхгүй. Бут сэрэл те. За та гоё нумаа тайлбарлаа. За энэ болохоор яг тэмцээнд харавдаг. Одоо 2000 жилийн өмнөх Тий. Яг л Монгол юм баггүй. тий тэгвэл ихт үе яг л уламжлалаа хадгалж ирсэн гэсэн үг тий. Одоо 10 ивэр артай орчны илгэн шүрмсэн илгтэй. Энэ хэсэг бол ивэр янгирын ивэрээр хийж байгаа. Урт нь болохоор бог малын шүрмсээр хийн. Тэгээд энэ цэнхрийг болохоор гичэр гэж хэлдэг. Номны гичэр. Одоо энд зогч байгаа хэсгийг болохоор номны тох. Номны тох гэж нэрлэнэ. Одоо Монгол ном бусад улсуудын номноос юугаар ялгаатай гэхээр юм тохтой байдаг байхгүй юу? Одоо манайхаас өөр юм тохтой, юм хайгуултай ном юу н байдгүй. Тох хайгуул гэж тустай бас хэрэглэн тий. Тий. Энийг бол хайгуул гэж нэрлэж байгаа. Номны хайгуул. Тэгээд хөвч. Тэгээд амгаа. Нэг хөвч салангад байгаа ч тий. Ингээд хөвчнөөс ингээд салсан энэ хэсгийг амгаа гэж нэрлэнэ. Тэгээд энийг хөөгүүл гэж нэрлэнэ. Хөөгүүл. За тэгээд энийг бариул энэ дотор шар хамар гэж байгаа. Нэг Монгол ном нэг юм хэлсэн. Хүний өөрийнх нь бярч чадал нурууны өндөр намаас бас шалтгаалаад ном том жижиг байна. Өөртөө тааруулж хийн гэсэн үг байхгүй юу гэсэндээ. Өндөр хүн Надаас өндөр хүн байх юм бол том номоор харах юм. Надаас жижиг хүн байх юм бол жижиг номоор. Өөртөө тааруулж. Сум бол тэгээд бас одоо манайхан чинь болцоотой сумаар харна. Нэг сумны болцоог нь юу болохоор үүсгүр үд хооч он энийг он гэж нэрлэнэ.
Энэ бол тас шууны өдөр хийдэг байгаа. Өдөө. Тэгээ үүнийг болохоор мэдрүүлэг гэж байгаа. Хүн өөрийнхөө хэмжээнд хэр татж байгаанаас шалтгаалж одоо эндээс энэ хоёрын хооронд би бол нэг 71 см л татдаг юм да. Тэ. Одоо мэдэрч харагддаг байна шүү дээ. Яг л бид нар ч нэг 75 гэсэн яг тогтсон хэмжээнд харагддаг болохоор яг тэрэндээ тааруулахын тулд мэдрүүлэг хийдэг байгаа. Very nice. Зүгээр дээ. Зүгээр. Зулаа хараарай. Яа, янз бүр. Ингээ бол энэ ингэж байна. Аа. Хуруугаар. Тэгээд олиг ингээ хий. Ингээ дээрээс ингээ гараа тавьчихсан зөө. Энийг одоо ингээ товчно. Чулуун болгоод. Тэгээд Тэ. Мөн таа тийш. одоо зүт. Ингэж. Тэгээд энийг хий. Тоо хийчихсэн шүү дээ. Энэ тоо. Энэ таа. Тоош. Гар тоош. Sit down. Шүү. Тэ. Laying that. That use as a target. Зүйтэй. Nice. Шууд онцсон шүү дээ. Шууд тоож байна. Чимэн онцсон шүү. Nice. Ээжлэж харж хараач очих юм биш үү? Авьяас энэ You have something. Yeah, it's my first time like this one. Yeah. Normally I do like this. Teacher. Тэг. Yeah, team. Age for hobbies. Хавь The student. Student. Тэгээд Should do it. бэлэг байж штий гэж. Одоо ойр ингэ. Ингээ зорчих. Ер нь бит хоёр гिचэл. Одоо ч наадах Юм ингээ дуулчихлээ. улаан дээр хардаа зулаа. Зулаа Барьж. чадсан шүү. Эмхтэй. Улаан харуулаа. Тий. Жон дэшиг. Хүчээ. Тэ. Тоо дэшлээ болохгүй. Газар тийш шүү. Наад өдөө ер нь жоох хушуунд авиж өшөө тат. Өшөө тат. So we're gonna set up as second level. Одоо хасаа. 30. За одоо энийг хасаар So, авах. yeah. It's called hasa. So now I'm going to shoot with a professional bow. За. Good. Nice. Nice. Cool. Is it different? Yeah. A lot different. A lot different. 2 4 6 8 10 16. Одоо энэ нөгөө товх харах байхгүй юу? Товх хараа. Tauch. So that means when two players same point, and then you're gonna shoot again. That's the called tauch. So let's do it. Good. За би одоо юу танихаар харуулж үзье. За. First. Yeah. Yeah. So guys, we just want to say thank you so much to Davahu Баярлалаа. for showing us. It was an absolutely fantastic thing to see and to do. Highly recommend it if you're ever in Mongolia. Really, really great fun. So thank you very much. And guys, that's enough for us. We're gonna head in and eat some dinner
We will catch you in the next one. Yeah. Thanks. Тавхта баярлалаа. Ciao. Аа баярлаа. Дэдэлдээ.